Credit Union Монгол хадгаламж зээлийн хоршоо. Credit Union Монгол хадгаламж зээлийн хоршоо нь анх 2001 оны 1-р сарын 14-нд 9 гишүүнтэй 1.1 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй үүсэн байгуулагдсанаас хойш 25 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2000-ад оны үед ч одоо нийгмийн ороо босгоо шилжилтийн үе байлаа. Бид нар ажил хэдийгээр хийдэг байлаа ч гэсэн бас нэг юм хийх юмсан гэж ирмэлзэлтэй байдаг үе байсан. Найз алтан цэцэг, одоо найз гамблэг ихчтэйг нийлээд анх байгуулсан. Тэгээд тэр үед бол одоо оршооны хөдөлгөөнд өнгөж эхэлж исэн үе байсан. Тэгээ байж тал за одоо бүртгэлд очиж бүртгүүлэхэр чинь хоршооны нэр хэрэгтэй гэж янз бүрийн нэрүүд сонгож жоод Credit Union Монгол гэдэг нэрийг манай алтан цэцэг энэ ерөөсөө тэнд очиод давхардахгүй та буцахгүй гэд тийм нэртэй болоод. За тэгээ байж тал та ерөөсөө хоршооны дараа болоо гэж шууд тамилчдгийг. За ингээд би чинь нэг ажил хөцөлтөх ажилтай болоод тэгээд тухайн үеийн хоршооны хуулиар дүрм журмаа боловсруулад бүртгэлийн газар очиж бүртгүүлээд тэгээд одоо гэрчлэгээ тамхтай хуулийн этгээд болж байгаа. 2002 оны сүүлээс бид нар нөгөө яг гүйцэтгэх захирал оюун цэцгийг урьж авчир захирал болгоод цогцлмаагаа зээлийн ажилтан болгоод урьж авчираад инх тамирыгаа тейлер болгоод ингээд яг жинхэнэ нөгөө нэг одоо гүйцэтгэх алба гэдгийг бүтцийг бий болгоод нөгөө тэргүүлэгчтэй удирдлагаасаа салгаад өөрөөр хэлбэл засаглалын бүтцээ зохисоор нь байгуулсан. Тэгээд яг үйл ажиллагаагаа зохисоор ажиллуулж эхэлсэн. Анх үүсгэн байгуулахдаа бол 9 гишүүн үүсгэн байгуулад 1.1 саяар байх одоо эхэлжсэн бол намайг орох үед 42 гишүүнтэй 8 сая төгрөгтэй ийм хоршоо байсан. За 2003 онд татварын албанаас 3 жил болсны дараа хоршоонд шалгалт орох болсон. Тэгээ энэ шалгалт ороход бид нар бол юутаа сууж исэн гэхээр за яг би байх үеийнхээгаа өөрийнхөө нэг Excel дээр бичсэн. Бусд нь бол дандаа ийм 5 дэвтэр дээр ингээд тэрэнд мөнгө өгөө аав гэд ингээд тэмдэглэсэн ийм бүртгэлтэй сууж исэн. Тэгээд санхүүгийнхэн тайлан гарах болохоор Монголын сургуулийн нэгтлэн бодогч тайлангийг гаргадаг. Тэгээд нэг ийм л байгууллагыг анх хүлээж авч ирсэн. Тус хадгаламж зээлийн хоршоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа хоршооллын хөдөлгөөний үндсэн зарчмыг чамд баримтлан хоршооллын мөн чанар, давуу тал болон бусад санхүүгийн байгууллагуудаас ялгагдах онцлог зэргийг гишүүддээ сайтар тайлбарлан таниулсны үр дүнд хоршоо маань итгэлтэй, хариуцлагатай хөдөлмөрч гишүүдээр хүрээгээд хэлж өнөөдрийн энэ хэмжээнд хүрчээ. Эхлээд мэдээж амар байгаагүй, төгс байгаагүй. Тэгтээ зөв байхыг хичээж ирсэн. Яагаад тэгсэн гэхээр ерөөсөө л бодлого зарчим маань зөв байх ёстой гэдэг зарчмыг баримталж явсан. Гишүүдийнхээ итгэлийг алдаж болохгүй гэдэг хамгийн гол тулгуур зарчим биднэрт байсан. Үнэнч байх ёстой, шударга байх ёстой. Гишүүдээ хадгаламж хэдэн төгрөгөө аривжуулах гэсэн гишүүд нөгөө талд нь юм хийх гэсэн мөнгө дутж байгаа гишүүд хоёрын хооронд гүүр болоод тэгээд аль альнийхэн амьдралыг сайжруулъя гэсэн үндсэн зарчмаар баримталж ирсэн. Бид нар ер нь сурч мэдэх маш их шаардлагатай юм байна гэд хадгаламж зээлийн хоршоодод зориулсан ямар л сургалт байна тэр бүгдэд очиж суудаг, сурдаг гишүүд олон байх ёстой юм, хөрөнгөө сайн өсгөх ёстой юм байна гэдэг ойлголтуудыг авсны үндсэн дээр энэ одоо эсэргээрээ нөгөө хоршоод дампуурч хахад бид нар бол өсчл байсан өсөлтийг бол энэ ихний хэдэн жил бол их сайн хийсэн гэж миний зүгээс ингэж харж байдаг. Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчдийн зөвлөл, хурлын чөлөө цагаар хоршооны үйл ажиллагааг удирдах, хоршооны удирдлага, үйл ажиллагаа зохих ёсоор явагдаж байгаа хэсгэд гишүүдэд төлөөлөн хяналтын зөвлөл хяналт тавьж, тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилогдсон зээлийн хороо гүйцэтгэх алба хэрэгжилтийг ханган ажилдаг. Манай хоршоо бол анхнаасаа 25 жилийн турш ерөөсөө жинхэнэ хадгалан зээлийн хоршоо ямар байх ёстой тэр чиг шугамаас огцонч гажаагүй. Энэ бол үе үеийн тэргүүлэгчдийн зөвлөлийнхний болон одоо манай гүйцэтгэх албаны ур чадвартай шууд холбоотой гэж боддог. Хамтдаа хариуцлагатай хөгжиё гэдэг уриаг гаргаад бүх гишүүдтэй уриалаад ингэж ажиллаж авч ирсэн.
Тэрний ачаар одоо олон гишүүд ажил амьдралаа сайжруулж чадсан гэж би боддгийг. Тэр үед одоо банкны хүртээмж манай гишүүдэд байгаагүй. Тэгээд дандаа манай гишүүдийн ер нь за 95 бараг 98% нь яг дунд буюу дундаас доош орлоготой ихэнх нь багш, ажилчид тийм л хүмүүс байсан. Бараг дээд боловсролтой хүн чинь тийм олон байсан билүүгүй би санахгүй байна. Тэгээд энэ улсад маш ихтэй хоршоотойгоо харьцаа зээл аваад энийг ингээд найдвартай төлдөг байсан нь бидний энэ хоршоог өдөө өхөрөхөд их тус болсон гэж боддیں۔ Тэгэхээр би бол энэ манай гишүүдийн итгэл, биднэрт итгэсэн итгэл, бидний гишүүдэд итгэсэн итгэл, энэ хоёр талын итгэл бидрийг ийм төвшөнд хүргэсэн гэж итгэж авдаг. Хоршоо үүсэн байгуулагдсанаас хойш байнгын гишүүдийн ээлжид хурал 26 удаа, ээлжид бус хурал 1 удаа хуралдаж, хоршооны эрхэм зорилго, алсын гараа, үнэт зүйлсийг тодорхойлж, хоршоог хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн стратеги, дүрм, бодлого, журмуудыг хэлэлцэн баталж, жил бүрийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнгийн тайлантай танилцсан дүгнэж, ашиг орлогоо хуваарлан 3 жилийн бизнес төлөвлөгөө, жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталж ирсэн. Энэ 25 жилийн хугацаанд тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүний сонгуул нийт 9 удаа болж 18 гишүүн тэргүүлэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Дамбилэг, Батоюн, Цэндма, Тэгшвэр нар тэргүүлэх зөвлөлийн даргаар ажилласан. Өнөөдөр гишүүд маань хоршоондоо орж ирээд хоршооныхаа талаарх бүх мэдээллийг авах хэрэгтэй. Жишээлбэл хоршоо хэр зэрэг ашигтай байгаа юм тий. Ямар ихний хэмжээний хөрөнгөтэй байгаа юм. Ерөнхий бүх санхүүгийн бүх мэдээллийг авах тэр битгийл тэргүүлэгчийн зөвлөлийн хурлын тогтоол шийдвэртэй хүртэл танилцах юм хэрэгтэй. Гэтэл бусад санхүүгийн байгууллагад бол үйлчлүүлэгч нь хизээч ийм эрхийг эдэлдэггүйгээрээ бусад санхүүгийн байгууллагаас бид нар ялгаатай. Кредитийн хадгалан зээлийн оршоогоор үйлчлүүлээд байгаа шалтгаан нь ерөнхийдөө нөхцөл сайтай. Дээрээс нь тэр үйлчлэгээний одоо түргэн шуурхаа, тийм найрсаг тийм байдал нь бол надад бас нөлөөлсөн. Одоо би ер нь бол банк руу ер нь очих болсон. Яг үнд чинь мэдээж хэрэг бизнесийн ар гэрийн янз бүрийн шалтгаанаар гинти мөнгө төгрөгийн хэрэг болох асуудал гарна. Тэр болгонд одоо би ер нь бол энэ кредитийн хадгалан зээлийн хоршоороо ханддаг. За манай ээж айгуу хадгаламжлын хоршоонд юнит гэрдэнтэй айгуу хайртай, би ч гэсэн хайртай, ээж бүр ингэж ярих айгуу дуртай. Манай хоршоо чи ерөөсөө л нэг алтаар дүр авдар шиг бид нар ингээл дуртай үедээ шууд онгоолгол мөнгө авчдаг гэдэг шиг. Яагаад гэвэл нөгөө хадгаламжаа шууд барьцаалаад хэрэгтэй үедээ өөрийнхөө хүснээрээ тодорхой хэмжээнд авч болдог байхгүй. Тэгээд тэрийг ээж айгуу их үнэлдэг. Яг ингээл хэрэгтэй үедээ хэрэгтэй сард ингээд зарлага их гардаг сарууд байна. Орлого бага үйдэг ордог үеуд байна. Тэр болгонд ингээд яг нэг гол шугамаас хазаачих гэдэг ангууд кредит юу нэ яг хажууд ингээд төшөөд байж байдаг хамгийн санхүүгийн найдвартай түнш маань чаддаг. Кредит юунийн Монгол тус хоршоонд нийт 2450 гаруй гишүүн элсэн үйлчлэг авснаас 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 1866 идэвхтэй гишүүнтэй 8.6 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй үнээс хадгаламж 6.5 тэрбум, хувь нийлсэн хөрөнгө 191.9 сая төгрөг, хоршоологчдын өмч 1.4 тэрбум төгрөг, цэвэр зээлийн багц 6.9 тэрбум, мөнгөн хөрөнгө 1.9 тэрбум төгрөг байна. Өнөөдрийн байдлаар хоршоо маань санхүүгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн програмтай мөн утасны аппликейшнтэй болсон нь өнөөдрийн бидний дэвшлийн нэг хэлбэр гэж бодож байна. Тэгээд бид бүхэн гишүүдтэй, итгэлтэй, найдвартай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Манайх зээл болон хадгаламжийн үйл ажиллагаа явуулахаас гадна гишүүд рүүгээ чиглэсэн маш олон нийгмийн хариуцлагын хүрээнд ажлуудыг зохион байгуулдаг. Зээлдэгч нараа зээлийн хэрхэн өргөжтэй ашиглах уу, бизнесээ өргөжүүлэх, мөн хуримтлалын ашиг тусын талаар сургалт мэдээллээр хангадаг. Мөн гишүүдийн донд нийгэм соёлын арга хэмжээ зохион байгуулж гишүүдэд нэгтгэж бизнесийн хооронд нь зуучлах үйлчилгээ явуулдаг.
Ингэснээрээ хадгалан зээлийн хоршооны гишүүд бол нэг гэр бүл болж нэгдэж чаддаг. Хүүхдүүдтэй өсөх ирээдүйн хуримтлалын аян жилд 2 удаа зохион байгуулдаг. Энэ нь болохоор хүүхдүүд гэртээ хадгалсан мөнгөө хоршоон дээр авчраад нөгөө авдран дотор мөнгө хадгалдаг. Тэр авдраа авчраад хоршоондоо хадгаламжаа нэмдэг. За тэгээд гадаад аялал, дотоод аялал гэх зэрэг одоо маш олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хөрөмтөлтэй байх нь гоё, дараа нь өөрийнхөө хүссэн юмаа хийж болно. Би 3 жил хөрөмтлөл хийж байгаа. Тэгээд хөрөмтлөлөөр бээр аав. Хөрөмтлөхгүй байгаа хүмүүс хөрөмтлөлтэй болоосаа гэж хүсдэг. 15 оноос хойш өнөө хүртэл ажиллаж байгаа. Анх одоо нийслэлийн сангийн ядуурлыг бууруулах хөтөлбөрөөр ороод нийт Баянгол дүүргийн 7 хороонд ядуурлыг бууруулах чиглэлээр зээл олгож эхэлж исэн. За үүгээр 700 хүнд зээл олгож одоо их амжилттай төсөлмөнд дууссан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл одоо яг бүрэн зээлийн ажилтнаар ажиллаад явж байна да. Тэгээд бүх гишүүдтэй 25 жилийн мэндийг хүргье. Кредит Union Монгол хадгалам зээлийн хоршоо байгуулагдсанаас хойш ард иргэдэд хоршооны тухай санхүүгийн мэдлэг мэдээлэл түгээх, бусад хоршоодод мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх, хоршооны сургагч багш бэлтгэх, Монголын хадгаламж зээлийн хоршоодын хууль эрхцэн орчин сайжруулах, дэлхийн нийтийн жишгт нийцүүлэх, системийн санхүү, бизнесийн үйл ажиллагааг нь эрүүл саруул, ил тод болгох замаар идэвхтэй оролцож, боловсон хүчнийг чадваржуулах ажилд үргэлж тэргүүлэн манлайлж, Монголын хадгалам зээлийн хоршооны салбарын хөгжилд томоохон хөв нэмэр оруулсаар ирсэн. Монголын анхны хадгалан зээлийн хоршоод 1996 оноос эхэлж байгуулагдсан. Дараагаар нь 2006 онд зохицуулагч байгууллага болох санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан. 2011 онд хадгалан зээлийн хоршооны тухай хууль батлагснаар бас салбарын хэмжээнд бие даасан хуультай болсон гэдгээр авч үзэх юм бол зохицуулагч байгууллага байгуулагдахаас ч өмнө салбарын бие даасан хуультай болохоос өмнө байгуулагдаад үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл амжилттай явуулж байгаа хадгалан зээлийн хоршоо байгаа. Энэ 25 жилийн хугацаанд бол Credit Union Монгол хадгалан зээлийн хоршооны нийт гишүүдэд төлөөлж удирдах байгаа удирдлага, ажилтнууд, тэдгэрийг дэмжигчдийн хөдөлмөр, итгэл шингэсэн он жилүүд бол өнгөрсөн. Актив хөрөнгөө өсгий. Өсөхтэй мэдээж нөгөө яг гишүүдээ нэмэх зарчмаар, хадгаламжаа нэмэх зарчмаар гэдэг байдлаар одоо явж байгаа. Тэгээд ямар ч үсэн 25 оныхоо гүйцэтгэлийг дагуулan биелүүлсэн. За цаашдаа бол ер нь яг гишүүдээ нэмэх, гишүүддээ үйлчлэх бид нар ашигын бус учраас яг ашигын бус нөгөө хадгаламжийг аваад хадгаламжийг буцаагаад зээл болгож гаргах хэрэгтэй. Тэгээд зээллээ нөгөө харилцагч нар маань бас айгүй гишүүд маань айгүй найдвартай байх хэрэгтэй. Яг тэр нүг хүний хадгаламжийг зээл болгож гаргаж байгаа учраас гэдэг байдлаар. Тийм учраас ер нь бол одоо яг тэр тал руу айгүй сайн зөв ажиллая, гишүүдээ нэмье, хадгаламжаа нэмье, зээлээ нэмье гэдэг тал руу ажиллаж байгаа. Тэгээд 26 онд бол жишээлбэл зээлийн шимтгэлийг болиулъя. Бид нар ер нь бол ашигын бус юм чин одоо зээлийн шимтгэлийг болиулж одоо нэг зээл гаргалтаа одоо хэсгэж иймэрхүү шийдвэрүүдийг одоо хязгаар ингээ гаргаа явж байгаа. 2026 оны хувьд бас бидний хувьд салбарын хувьд онцлог жил болно. 2025 оны 12 сарын 31 буюу оны босгон дээр бид нар санхүүгийн хоршооны тухай хууль буюу хадгалан зээлийн хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулга улсын их хурлын даргад өргөн мэдүүлсэн байгаа. Энэ жил бид нар шинэ хуультай болно. Тэгэхээр бас салбарын хувьд шилжилтийн үе. Энэ шилжилтийн үед Credit Union Монгол хадгалан зээлийн хоршоо маань салбараа түүчилж ажиллах бас үүргийг хүлээж байгаа. Салбарынхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгэн ингээд нийт Credit Union Монгол хадгалан зээлийн хоршооны гишүүдтэй удирдлагад нь тэдгээр хамт олонд 25 жилийн баярын мэндийг хүргье. 25 жилийн ойн амжилт бүтээл болвол гишүүдтэй шууд холбоотой. Энэ бол та бүхний амжилт, та бүхний итгэх зүтгэлийн үр дүнд Credit Union Монгол хадгалан зээлийн хоршоо 25 жилийн турш доктортой үйл ажиллагаа явуулж ирсэн юм а.
Тэгээд Азийн хоршоолагчдын холбооны одоо конференцэд оролцоод яг тэр агуу их үйлсийн нэг хэсэг эд эсэнд болоод Монголдо энэ үйлсийг дэлгэрүүлэхдээ явж байгаадаа бүр ингээд маш их сэтгэл хангалуун ирсэн. Тэгэхээр ер нь бол дэлхийд даяар хадгалан зээлийн хоршоо гэдэг бол гишүүдийн өөрсдийнх нь үүсгэн байгуулсан хувийн банк, ашигч өөрсөнд нь очдог, тий? Эрсдэл нь ч өөрсөнд нь байдаг. Гэхдээ бүгдээрээ энийг хамтдаа хийгээд илүү хариуцлагатай байх юм бол дэлхийн хэмжээний хоршоо болж чадна. Монголдо төдийгүй дэлхийд тэргүүлэх хоршоо болж чадна гэж хоршоондоо бол итгэж явдаг. За тэгээд Кредит Юнион Монгол хадгалан зээлийн хоршооны бүх гишүүдтэй тэгээд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх албаныхан үе үеийн сонгуульт ажлынууд, тэргүүлэгчдийн зүйл, хяналтын зүйл, зээлийн хорооныхондоо бүгдэнд нь 25 жилийн ойн баярын мэнд хүргье. Тэгэд бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Кредит Юнион Монгол хадгаламж зээлийн хоршоо